Сайн байцгаана өрхөн үзэгчдээ. Эдийн засгийн тойм нэвтрүүлгийн маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид өнөөдөр студидтэй зочин өрсөн зочноор одоо эдийн засагч доктор профессор Дэлгэр сайхан багш өргөцсөн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе баярлалаа. За баярлалаа. За хоёулаа голлож тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг тантай ярилцмаар байна. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хувьд иргэдэд зээлийн хүү бас өндөр байна гэсэн иргэдийн хувьд бол шүүмж байдаг. За улс төрчдийн хувьд бол бас энийг олон талаас нь хөрвүүлж ярьж сонгуулийн янз бүрийн амлалт олгож улс төржүүлж сүүлийн жилүүдэд явж байна. Та эдийн засгч хүнийхээ хувьд энэ тэтгэврийн зээл гэдэг энэ одоо ойлголт ямар төвшөнд байх ёстой, хүүн ерөн дунджаар хэд байвал зүгээр үү? Ер нь энийг цаашдаа ямар механизмаар зохицуулж явбал зүйтэй гэж боддог вэ? За ер нь тэтгэврийн зээл бол эмзэг асуудал бөгөөд томоохон асуудал болчлоо. Энэ нь өөрөө их эргэлзээтэй зүйл юм. Ягаад өнөөдөр Монголын ахмадуудын хувьд тэтгэврийн зээл амжиргааны гол их үүсвэр нь болчихов? Ягаад Монголын ахмадууд ийм ядууралтай, орлогын дороотлолтой байна гэдэг асуудлаа бид эхлээд хөндөх ёстой. Сая та улс төр нийгмийн хүрээндх талуудын байр суурийг бас зах цухаас нь дурдж байна. Өнөөдөр бид нар тэтгэврийн зээл юм уу нийгмийн тодорхой асуудал гарангуут ерөөсөө л энэ ягаад ийм болсон бэ гэдгийг нь учир шалтгааныг нь ярихгүй байна. Гол нь яг энийг яаж хийх юм, хүүг нь яаж буруулах юм, банкуудын буруу юм уу, хэний буруу юм гэдэг тодорхой буруутан хайгаал хэн нэгний шин чанарыг нь харсан байдлаар хэн нэгнээс асуудлаа шийдвэрлэх гэж оролдоод байна шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол өнөөдөр суур асуудлаас нь харах хэрэгтэй гэсэн байр суурьтай л байна. Тэтгэврийн ахмадуудын хувьд бол нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Нэгдүгээрт тэтгэврийн ахмадуудын дундаж тэтгэврийн хэмжээ бага байна. Дийлэнх нь уу 70% нь доогуур тэтгэвэр авч байна. Саяас доош төгрөгийн тэтгэвэр авч байна. 600-700 мянган төгрөгийн тэтгэвэр. Тэгэхээр энэ төвшин бол Монгол улсын өнөөдрийн үн ханшийн энэ тогтолцооны эдийн засгийн нөхцөл байдал хүний амжиргааны наадахын хэрэгцээг бүр хангах юм боломжтой тэтгэврийн хэмжээ биш. Тэгэхээр энэ дээр гол нөлөөлөд байгаа хүчин зүйл нь бол нэгдүгээрт Монгол улсын эдийн засгийн тогтолцоо нь өөрөө. Ягаад хүмүүс ингээд бага тэтгэвэр авах, бага тэтгэврийн шимтгэл төлөх ийм нөхцөл байдал үүссэн юм бэ гэдэг нэг асуудал, энэ тогтолцооны асуудал эдийн засгтайгаа холбоотой. Хоёр дахь нь бол өнөөдрийн тэтгэврийн хувьд хүмүүсийн амжиргаанд нь хүрэхгүй байгаа нөхцөл нь тэтгэврийн өөрийнх нь тогтолцоотой асуудал. Тэгэхээр тэтгэврийн тогтолцоогоо бид 20 гаруй жилийн өмнө буюу тодруулбал 26 жилийн өмнө тэтгэврийн тогтолцоо явахгүй гэдгийг олж хараад тэтгэврийн шинжилгээ хийх гэж оролдож исэн. Тэгээд тэтгэврийн нэрийн данс гэдэг зүйлийг санаачилж хуулийн хүртэл баталсан, бодлого хүртэл баталсан байдаг. Харамсалтай нь 25 жилийн турш бид нар тэтгэврийн тал дээр дөрвтэй шинжилэл хийж чадаагүй улмаас нөгөө талд нь анхны суурь шалтгаан болох тэр нөгөө эдийн засгийн суурь нөхцөл байдал хүмүүс өндөр орлоготой байх, өндөр тэтгэврийн шимтгэл төлөх тэр тогтолцоог хийж чадаагүй. Тэгэхээр эдийн засаг болон тэтгэврийн өөрийн тогтолцооных нь гажуудлаас болоод өнөөдөр манай ахмадууд ийм хүнд байдалтай байгаа. Энэ бол эдийн засгийн бодлогын алдаа гэсэн энэ суурь санаа нь бол энэ. Таны бодлоор богино хугацаанд шийдвэрлэх ямар шийдвэр вэ? Тэгэхээр өнөөдөр Монгол улсын тэтгэврийн зээл, тэтгэврийн тогтолцоо гэлтгүү бүх асуудлыг богино хугацаанд шийдэхэд хүнд болсон. Тэнийг та ойлгох хэрэгтэй. Учир нь өнөөдөр бид энийг 20 гаруй жилийн өмнө харчхад огч үуч хийж чадаагүй шахуу байгаа нь сүүлийн 2-3 жилд харьцангуй тэтгэврийн хуримтлалын асуудал ярьж, за сүүлийн 10-аад жилд хувийн тэтгэврийн тухай хууль ярьж байгаа боловч яг дөрвтэй шинжилэл хийж чадаагүй байгаа нь өөрөө асуудал. Тэгэхээр асуудал гүнзгийгдсэн. Өнөөдөр тэтгэврийн сан тодорхой хэмжээгээр харахад улсын төсвөөс 1.5 орчим их найдын татаастай 26 онд явна. Энэ татаас нь улам нэмэгдэх шинжтэй байгаа. Тэгэхээр тэтгэврийг шууд нэмнэ гэдэг асуудал өөрөө бас их хэрэгэлзээтэй болцсон. Тэгэхээр богино хугацааны асуудал нь зээл юм шиг харагдаад байгаа хэрэг. Авч байгаа зээлийнх нь хүүг нь буруулъя. Авч байгаа зээлийнх нь хугацааг сунгая. Энэ нь бол төр зүрийн арга зах гол арга нь болчиход харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол шийдлэх ховор. Өнөөдөр Монгол улсын зээлийн дундаж хүүгийн түвшний 17% та байгаа. Энийг бол өндөр гэдэгтээ бол би ч гэсэн санал нэг байдаг. Гэхдээ өндрийн шалтгаан нь өөрөө зөвхөн банк санхүүгийн тогтолцоо өөрөө бас биш. Тийм учраас өнөөдөр богино шийдэл бол их ховор байна. Тэтгэврийн зээлийн хүүг шууд бууруулах боломж болцоо нэлээд их хязгаарлагдмал. Монгол банкны зүгээс яг хуу тодорхой арга хэмжээ авсан нь бол зайлшгүй шаардлагатай нөөцийн хувийг тэтгэврийн зээлд олгож байгаа их усрын зайлшгүй шаардлагатай нөөцийн хувийг нь бууруулах ийм арга хэмжээ авч байгаа. Тэр нь бол өнөөдөр 13% та байгаа зайлшгүй шаардлагатай нөөцийн хэмжээг нь тэглэж өгч байгаа л гэсэн үг л дээ. Тэгснээрээ Монгол банкны зүгээс банкуудын гаргаж байгаа зардалд нь бага зэрэг дэмжлэг үзүүлэх ийм санаатай байгаа гэсэн үг. Энээс өөр хөвлбөр бол хязгаарлагдмал. Арилжааны банкуудын хувьд яг тэтгэврт зориулсан тийм их усэр гэдэг ойлголт бол байхгүй. Тийм ч учраас арилжааны банкуудын зүгээс
биднэрт хэрвээ их усрын өөр боломж болцоо нээж өгвөл тэр их усрыг ашиглаад бид нар бага хүүтэй зээл олгоход бэлэн байна гэсэн арилжааны шин чанартай зээлийг бол өнөөдөр юм байгаа хүнээс бууруулах боломж өөрөө хязгаарлагдмал байна гэдэг бодлогын нэмэлт хүсэж байгаа шалтгаан нь энэ. Арилжааны банкуд дунджаар 12-3%-ээр урт хугацаатай хадгаламжаар татж байгаа. Тэтгэврийн зээлийн хугацаа 36 сар болгоно гэвэл түүнтэй дүүцэх хадгаламжийн хүү бол ерөөсөө нэг 13-аас доош %, хүүтэй байгаа. Тийм болохоор нөгөө Дээрэн банкны зардал нэмэгдэн тодорхой хэмжээний зардал нэмэгдэхээр тэтгэврийн зээлийн хүү өсчих гээд байгаа хэрэг. Ужигрсан энэ асуудлыг тэгвэл бага хөнгөвчлөх одоо бага арай нэг асуудлыг илааршуулахад эхний алхам юу байх вэ? Тэгэхээр нэмт эргүүнд бид нар өнөөдөр энэ тэтгэврийн зээлийн асуудлыг нь аль болох нааштай шийдэх тийм бодлогын дэмжлэгийг засгийн газрын зүгээс ч юм үзүүл болох юм. Богино хугацаанд бол өөр шийдэл бол харагдахгүй байна. Дунд урт хугацаанд бол бид нар яралтай тэтгэврийн хоримтлалын тогтолцоо руу хагас хоримтлалын тогтолцоо руу шилжих ёстой. За энэ дээр улсын хурлч гэсэн байр суурь нэг байх шиг байгаа юм. За 10-аад жил гэж яриад байгаа тэр хувийн тэтгэврийн тогтолцоо, нэмэлттэй хадгалахын тогтолцоо, иргэдийг сонголттой болгох хоримтлалын тогтолцоог нээж өгөх ёстой. Хоёрдугаарт нь одоо хэрэгжүүлээд явж байгаа тэр хагас хоримтлалын тогтолцоо руу шилжүүлж байгаа нэг тэтгэврийн даатгалаас нэг 2%-ийг нь хоримтлуулад байна шүү дээ. Тэр хоримтлалыг бүрэн яг тэр бодиттойгоор хуулийн заасан тэр 2%-ийн хэмжээгээр хэрэгжүүлэх шаардлагатай. Учир нь өнөөдрийг хүртэл ажиглахад бол яг тэр 2%-ийн хэмжээний тийм шимтгэл хураамж нөөцөл бид чадахгүй байх шиг байна. Жишээ нь нийгмийн даатгалын ерөнхий газраас арилжааны томоохон банкудтай хийж байгаа тэр гэрээ хилжлийг харахад бол 2-3 жил хэрэгжиж байгаа тэр тогтолцооны хэмжээний мөнгө харагдахгүй байгаа юм. Чөлөөтүүлдэг эсвэл дээрээс нь тэр хагас хоримтлалын тогтолцоо. Тэгэхээр бид нар бол цаашдаа нэг 1.5 их 80-ийн тэтгэврийн сангийн алдагдал өссөөр байх болно. Хүн амын насжилт нэмэгдэж байна. Дээрээс нь хүн амын насны бүтц буюу насны сувраг нь өөрчлөгдөж байгаа. Цаашдаа бидний өнөөдөр нэг сая 2-300 мянган хүний даатгалын шимтгэлээр нь 500 гаруй мянган ахмадын бид тэтгэврийг нөхөд явж байна. Дээр нь алдагдaltaй буюу төсөв санхүүжүүлээ явж байгаа бол энэ тоо бол цаашдаа 2030-40 онд бол илүү ойртох юм хандлагатай байгаа юм. Тэгэхээр тэтгэврийн цогцолцооны огцом томоохон шинжилэл хийж чадахгүй бол өнөөдөр бид нар энэ тэтгэврийг байнга нэмэгдүүлэх энэ шийдвэрийг байнга гаргаад байвал энийг цаашдаа даахгүй болно. Гэтэл өнөөдрийн ахмадуудын бодит нөхцөл байдлыг харуул гарцаагүй нэгэн шийдэл хэрэглэхээс өөр аргагүй. Ер нь олон улсууд дунджаар энэ тэтгэврийн зээлийн хүү хэд орчим хувьтай байдаг юм бол. Тэгэхээр хүү гэдэг зүйлийг хэдүүлээ зөв ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монголд хүү өндөр байгаа гэдэг бол үнэн. Тэр нь харьцуулаад яриад байна шүү дээ. Ялангуяа зарим улсууд нийгмийн хүрээнд байгаа хүмүүс өндөр хөгжилтэй орнуудтай хүүгээ харьцуулаад яриад байдаг. Гэтэл хүү гэдэг зүйл олон хүчин зүйлээс хамаарч идэг. Хүүг бол хүчээр бууруулчих боломж бас үнэхээр хязгаарлагдмал. Улс орнууд заримдаа таазыг тогтоож өгдөг. Тэр тааз нь бол тэр мөнгө хөлөлт буюу тухайн эдийн засгийн орчинд үлний эцэхэд өндөр хэмжээний хүүгээс иргэдийг хамгаалсан тийм хэмжээ байдаг. Олон улсад тэтгэврийн зээл гэдэг ойлголт бас нэг тийм түгээмэл биш шиг би хардаг. За бидэнтэй нийлээд ойролцоо нөхдүүд төр ийм зээлүүд яригддаг. Бангладеш, Индонез, Филиппин, Энтхэг, Таиланд гэх мэт орнуудад тэтгэврийн зээлүүд яригддаг. Тэрэн дээр ч гэсэн мөнгө хүний түвшин байдаг. Зарим улсууд нь 13% өвтэй байх жишээтэй. Дээрээс нь насны хязгаар дээр бол тодорхой хэмжээний хязгаар тавиад идэг. Тэгэхээр хөгжлийн түвшин доогуур улсуудад ахмадууд нь ядуурл давтагдаад байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Өндөр хөгжтэй орнуудад бол тэтгэврийн зээл гэдэг ойлголт нэг тийм түгээмэл биш харагддаг. Зөвхөн судалгаанууд дээрээс харахад тийм зүйл ажиглагддаггүй. Тийм болохоор бид нар бол суурь шалтгаантайгаар тэмцэх хэрэгтэй. Нэгдүгээр өнөөдөр Монголын эдийн засгийг хөгжүүлэх бодлого иргэдийг өндөр орлоготой хийж бүтээсэн иргэдийг дэмждэг, өндөр орлоготой, өндөр шимтгэлтэй, тэгээд дээрэс нь өндөр сонголт бүхий хувийн тэтгэврийн тогтолцоо руу шилжих юм боломжийг нь иргэдтэй одоогийн залуучуудтай бид нээж өгөх ёстой. Ингэснээр бид нар дунд хугацаанд бол энэ асуудлыг харьцангуй хөнгөвчилж урт хугацаанд эндээс гарах боломжтой. Өнөөдрийн ахмадуудын асуудал дээр л хатгуу бодлогын томоохон шийдэл, томоохон дэмжлэг хэрэгтэй болчиход байна. Тэтгэврийн зээл таасаа хэлж ин зээлийн сан одоо тэтгэврийн сан өөрөө улсын төсөөс бас тодорхой хэмжээний багахгүй мөнгөөр татаас авч ийн энэ цаашаа бас нэмэгдэх хандлагатай байна гэж. Энэ өөрөө эргээд улсын эдийн засгт бас хүнд байдлыг одоо үүсгэнэ. Тэгэхээр энэ улсын эдийн засаг гэдэг нэгэнд одоо ярьж байгааг танаас нэмээд залгаад асуухад Монгол улсын эдийн засаг сая 2025 онд бол бас бид төлөвлөсөн орлогоо олж чадахгүй хүрээд дунд нь одоо тодтгол төсвийн тодтгол хүртэл хийж
ингээ асуудлаа нэг арга цаасан байдал руу арай хурдан хугацаанд ингээ шийдлээ гаргаад явлаа л да. Тэгэхээр энэ 26 оныг та юу нь яаж харж байгаа вэ? Эдийн засгийн хувьд макро төвшөнд 25 онтой харьцуулаад ярихад. За ер нь 25 он бол тийм хүлээж ирсэн таатай тийм он байсангүй. Ялангуяа төсөв дээр бид нар 1.1 гаруй төгрөгийн төсвийн орлогын дутагдaltaй гарч байна. Төсөв тодтогч за 4 жилийн төсөв батлагдах явцад харьцангуй төсвийг бууруулсан. Дахиад тодтогч бууруулж 3-4.1 төгрөгөөр бууруулсны хүчинд харьцангуй бүр том цохилтоос гарч чадсан. Тэрийг бол онцлох хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт сая хамгийн сүүлд зарснаар бол харьцангуй таамаглаж ирсэн төвшингээс өндөр гарч байна. Өдөө аж ахуйн салбарын нөлөөлөл буюу өдөө аж ахуйн салбарын нэмэгдсэн өртгийн хувьд 34% гэж гарч ирлээ. 6.4% эдийн засгийн өсөлт гэдэг бол нэлээд олон татвуудын таамаглалаас өндөр түвшин юм. Гэхдээ энэ дээр бол өндөр түвшин гэдэг тэр түвшинг бид нар харахаас илүү за энэ түвшинд юу нөлөөлсөн? Энэ түвшин нь яг Монгол Улсын төсөв нийгмийн эдийн засгтаа иргэдтэй яаж нөлөөлсөн бэ гэдэг дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Өнөө хүртэл бид энийг хийж чадахгүй байгаа юм. Учир нь өнөөдөр Монгол Улсын эдийн засаг өслөө төсөв тэллээ гэдэг байгаа боловч яг иргэдийн амьдралын чанар яаж сайжирсан, ядуурл хэрхэн буурсан ингээл түрүүний ахмадуудын тухай ярьж байгаа асуудал ч гэсэн үнэтэй холбоотой шүү дээ. Эдийн засгийн өсөлт нь иргэд дээр очиж чадахгүй байгаа энэ асуудлыг бид анхаарах хэрэгтэй. 26 оны хувьд эдийн засаг миний хувийн бодлоор бол яг энэ 25 оноос нэг тийм эерэг сүттэй зүйл бол гарахгүй юм байна. За бидний гол найдаж байдаг нүүрсний асуудал бол эдийн засагт голлох байр суурь нь тийм хүчтэй гарч ирж чадахгүй. Нүүрсний үнийн таамаглалыг олон улсын байгууллагууд өмнөх жилийн байдлаар бол 26 оны дунд үеэс илүү их өндөр буцаад өсөх хандлагатай байна гэж байсан бол одоо буцаад тэр таамаглалаа хойшлуулж байна. Энэ таамаглал бол 26 онд нүүрсний үн ерөнхийдөө бараг тэр чигээрээ энэ доод түвшиндээ хадгалагдахаар юм байна гэж олон улсын энергийн байгууллага эдгээр гаргаад байгаа. Тэм учраас нүүрсэн дээр нэг томоохон найдлага алга байна. Учир нь ингээд Монгол Улсын эдийн засгийг ярихаар олдорхоор ярихаас өөр аргагүй болчихсон. Нөгөө талд нь гол найдаж байгаа зүйл бол алт байна. Тэгээ алтан дээр бид валютын нөөцтэй холбоотой эерэг нөлөөлөл гарах магадaltaй алтны үн өндөр байна. Таамаглалнаас өндөр түвшинд яваад байна. Хурдтай өсөлтүүдийг үзүүлж байна. Нөгөө талд нь зис бол байна. Бусад салбарын хувьд саяны эдийн засгийн өсөлтөөс харахад барилга болон уулуурхайн салбар нэг 2.1 гаруй хувийн өсөлтийн дэмжлэг үзүүлсэн юм байдалтай харагдаж байгаа юм. Тэгэхээр 26 оны эдийн засагт бол бид нэлээд тийм томоохон найдлага тавих боломж бол хязгаарлагдвал байна л гэж харах. Яг энэ уулуурхайн салбар дээр та бас онцолж хэлж байна. Мэдээж манай эдийн засаг бол дийлэнх хувь нь энэ салбараас хамааралтай. Тэгээд яг олон тал руу солонгоруулна, эндээс орж ирсэн орлогоороо бусад салбараа хөгжүүлнэ гэд улс төрчид бол ярьдаг. Гэхдээ энэ бас яг бодитоогоор ажил хэрэг болж байгаа нь удаашралтай харагдаад байдаг. Тэгэхээр таны хувьд одоо энэ 26 онд бид энэ одоо 25 оны байгаа төвшнөөсөө баг зэрэг төвшөө ахиулах энэ тал дээр одоо шийдвэр гаргах төвшний хүмүүс маань эдийн засгаа одоо эвтэйхэн байлгах үүднээс ер нь ямар алхмууд дээр илүү анхаарч юун дээр илүү одоо хямхтай хандаж юун дээр илүү тэмээ төсөв санхүүгээ зарцуулах ч гэдэг юм уу ингэж төлөвлөх хэрэгтэй гэж бодож байна. Тийм таны хэлж байгаа дээр бол бүрэн санал нэг байна. Учир нь өнөөдөр Монгол улс орлогоор бол дутагдаагүй гэж харддаг. Татврын орлогын хувь хэмжээ 30-аас дээш хувьтай явж ирсэн саяны сүүлийн хэдэн жил. Энэ бол асар өндөр. Дотоодын нийт бүтээгдэхүүндээ 30-аас дээш хувийн татврын орлого бүрдүүлж байгаа гэдэг бол татврын ачаал нэлээд өндөр байгааг харуулна. За жишээ нь бүгд найрамдах хятад улсууд 20-д оны харьцан өндөр өсөлттэй байх үедээ дотоодын нийт бүтээгдэхүүндээ эртлэх татврын орлогын хувь хэмжээ нь 20%-тай. Гэтэл бид нар хятадыг төлөвлөгөөт эдийн засагта төрийн хүнд дарамтанд ор байдаг юм л эдийн засаг гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр нийт эдийн засагта үзүүлж байгаа татврын ачаал нь бол биднээс хамаагүй доогор байна гэсэн үг. Тэгэхээр тийм учраас миний харж байгаа үнцэг бол өнөөдөр хэрвээ бид нар энэ уулуурхаагаас орж ирж байгаа орлогоо ингээд буруу хуваарлаад сонгуультай холбоотойгоор талын тэтгэвэр тэтгэмжийг огцом нэмээд тэр нь эргээд иргэдийн амьдралдаа зөв нөлөөлөхгүй байх. Орлогын хуваарлалтаа юм буруу байлгаад ах юм бол цаашдаа Монгол Улсын эдийн засаг орой хугацаанд сэрхэхгүй. Сэргээр нөгөө талд нь бид нар анхаарал бага хандуулдаг. Татврын механизмыг бид нар илүү их төсөв бүрдүүлэх тал руугаа хардаг. Тэрнээсээ жоохон татгалцаад татврын тэр шинжилэл гэдэг байгаа зүйлийг засгийн газраас санаачлаад байгаа. Энэ бол сайн зүйл. Гэхдээ тэрийг бид нар яг цэвэр хийж бүтээхэд чиглэсэн, бүтээмжийг бий болгоход чиглэсэн хувийн хвшлээ дэмжсэн энэ чиглэл рүү явуулах хэрэгтэй. Иргэдийн орлогыг хамгаална гэдэг эсвэл инфляцийг
бууруулна гэдэг энэ зорилго бол зөв боловч иргэдийн орлогыг хамгаалахаас илүү бид нэр иргэдийн орлогыг бодтой нэмэгдүүлэх, хоёрдугаарт орж ирж байгаа төсвийн орлогоо бид нэр зөв зүйлтэд зарцуулах. Тэгээд төрийн оролцоогоо бууруул төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хэмжээгээ тасралтгүй бууруулах, 30-аас доош хувиар аваачих гэсэн юм л бодлого. Төрөө багасгын хувийн хвшлээ дэмжих гэсэн энэ чиглэл рүү бид нар дөрвтэй алхам хийхгүй бол Монголын эдийн засаг төрийн оролцоо хэд давмгаалсан хувийн хвшил хөгжихэд дарамттай, иргэдийн бодит орлого нь өсдөггүй, бодиттойгоор өсч чаддаггүй, иргэдийн бодит орлого дээр ирж байгаа татврын дарамт өндөртэй. Ийм л улс болчиход байна шүү дээ. Тэгэхээр иргэдэн ч амьдрал нь сайжирдаггүй, хувийн хвшлүүд нь олигтой тэлж чаддаггүй, ийм хатангарчсан ингээд хязгаарлагдсан эдийн засагтайгаа яваад байна гэдгээ бид одоо ойлгож эдийн засгийн бүтцийн загварынхаа хувьд илүү их зөвөр харах хэрэгтэй. Өнөөдөр бидний яриад байгаа тэр нэг төсвийн мөчлөгсөрсөн бодлого, төрийн оролцоог бууруулах гэдгээ яг бодиттойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд хувийн хвшлийг дэмжинэ гэж яриад байгаа зүйлээ яг тэр тоогоор нь бодиттойгоор татвараа бууруулах, татрын дарамтаа багасгах чиглэлд нь илүү их анхаарах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс бол 2,1 гаруй төгрөгийн татрын дарамтыг чөлөөлнө гэж байгаа. Энэ нь бол нөөц болон бусад орлогын татвараар дамжиж очино. Гэхдээ илүү их бизнес эрхлэгчид рүүгээ хандсан тийм татрын чөлөөлөлт эдийн засгийн эрх чөлөөг бий болгох шаардлагатай л гэж харж байна. Би бас тантай санал нэг байна. Одоо хувийн хвшлүүд өнгөрсөн жилүүдэд ялангуяа 25, 24 онуудад их олноороо дампуурж байна. Тэгэхээр энэ нь бол өөрөө цаана олон хүн ажилгүй болж байгаа, олон хүн орлогогүй болж байгаа. Энэ нь өөрөө эргээд улсынхаа эдийн засгтаа ч гэсэндээ чөдөр тушаа болж байгаа. Ядуурлын төвшлийг нэмэгдүүлэх ийм л сөрөг үзүүлэлтүүд гараад байдаг. Цаана нөгөө татрын дарамт өндөр хэвээрээ байгаад байна. Уулынхаа улсдаа орж ирж байгаа хувь хэмжээгээ бодохоор өндөр юм шиг боловч олон байгууллагууд хүчрхэгжиж, томрох, тэлэх тэр хэрээрээ буцаад тэр бага хувьтай байсан ч гэсэндээ өндөр хувьтай байсан үеэсээ илүү татварыг болох боломж байгааг уг нь бол одоо мэдж байгаа байлтай. Гэхдээ нэг л энэ дээр ярьсан одоо сүүлийн жилүүдэд их олон таатай юмнууд сонсогдох хэрнээ яг ажил болж байгаа нууднаас нүдэнд харагдаж гарт баригдахгүй л байгаа. Тэгээ энийг бол бид нар 10 хэдэн жил ярьж байгаа юм. Төрийн оролцоог бууруулна, хувийн хвшлээ дэмжинэ, гадаад өрөнгө оруулалтыг татах сайхан орчин бүрдүүлнэ гэж ярьдаг. Гэхдээ яг зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол Монголын татврын хувь хэмжээ тэр нь өндөр биш гэж ярих гэдэг. Зүгээр яг зөөр төвшингээр нь харьцуулбал өндөр биш байж болно. 10% нөөт байна, 10% орлогын албан татвар байна. Энэ бол их өндөр биш гэж яриад байгаа боловч өнөөдрийн Монголын эдийн засагт өгч байгаа тэр иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа нэгдүгээр боломж болцоотой харьцуулахад эдийн засгийн тогтолцоотой харьцуулахад олж байгаа орлогын түвшинтэй харьцуулахад дарамт гэдгийг бол бид нар одоо бодиттойгоор харах цаг болсон. Иргэдийн манд дундаж орлого 2 сая гаруй төгрөг байхад тэрнээс нь бид нар нийгмийн даатгалын шимтгэл орлогын албан татвар гээд иргэдэн дээр очих ёстой 30 гаруй хувийг нь бид авчиж гин гэдэг бол 2 сая гаруй орлоготой хүнд бол гар дээр 1 сая гаруй төгрөг 2 сая хүрэхгүй төгрөг очиж шít. Энэ хэмжээнд ерөнхий хэмжээнд бага учраас татвар нь дарамт болоод байгаа гэдгийг л бид нар одоо олж харах цаг нь болсон л гэж бодож байна. Энэ татвараа төлөхгүй удахаар данс зарцаадаг, хаадаг энэ үзэгдлийг та ер нь юу гэж дүгнэдэг? Тэгэхээр би энэ үзэгдлийг нэгдүгээр буруу гэж боддог. Хоёрдугаарт яагаад энэ иргэд татвар төлөх юм боломж багтай байна вэ? Энэ аж ахуйн нэгжүүд татвар төлөх юм боломжийг хязгаарлагдмал байна. Хоёрдугаарт яагаад иргэд аж ахуйн нэгжүүд татвар төлөх хүсэл эрмэлзэл сонирхол багтай болоод байна вэ гэдгийг дээр бид дүгнэлт хийх хэрэгтэй. Учир нь өнөөдөр иргэдийн төлсөн татвар эргээд иргэндээ үйлчлдэг бол өнөөдөр бидний амьдарч байгаа орчин иргэдийн боловсрол, иргэдийн эрүүл мэндэд дээр очдог бол бодтойгоор үр ашигтайгаар очдог бол нэгдүгээр төлөх боломжтой. Хоёрдугаар тэр татварыг төлсөн татвар нь бидний бизнест дарамт болдоггүй бол бизнес өргөжих боломжийг бүрдүүлж чаддаг бол татвар төлөхөд бол асуудал байхгүй. Тэгэхээр тэр орчныг бид бүрдүүлж чадаагүй мөртлөө тэрийг татвараар иргэдийг болон аж ахуйн нэгжүүдийг дарамтлна гэдэг бол тэгэхээр тэр өнөөдрийн бидний нөгөө сонгосон зам өнөөдрийн бидний яриад байгаа эдийн засгийн тогтолцоотой бол нийцтэй зүйл биш. Өгчөөд ав гэдэг л имэл зарчим дээр л байгаа шүү дээ. Боломжийг нь олго, хэлэх боломжийг нь олго, бойжуулах тэр өсөж бойжих боломжийг нь олго тэгснийхаа дараа татврын байд зур нь нэмэгдэж тэр татварыг авах хэрэгтэй. Тэгэхээр дарааллын хувьд өнөөдөр зарим хүний яриад байгаа нэг төр буй доор татвар буй гэдэг тэр өнгөрсөн урт хугацааны өмнөх түүхийн үгийг бол ашиглах ёсгүй. Бид иргэн байж ээж аж ахуйн нэгж байж ээж л татвар төлөгдөж төр оршно гэдэг энэ агуулгаар бид нар харах хэрэгтэй. За тантай харилцахад их сайхан байлаа. Танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилтыг хүсье. Тэр эрхэм зөвштэй эдийн засгийн тойрны нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочноор эдийн засагч доктор профессор Дэлгэр сайхан багш ярилцлаа. Бид
тэтгэврийн зээл мөн 2026 оны эдийн засгийн төлөв татварын асуудлаар ярилцлаа. Эдийн засгийн тойм нэвтрүүлгийг үзсэнд баярлалаа.